Өнөөдөр манай төрийн албаны нэр хүнд бол маш муу байгаа. Тэр тусмаа одоо мэдхэн үнэхээр чадaltaй юм хүмүүсээ бол бас сонгогчлруулж авч чадахгүй байгаатай холбоотой. Мөн дээрээс нь төрийн албаагч нар маань ажил үүргээ гүйцэтгэхдээ авилга ашиг сонирхлын зөрчил маш их гаргадаг. Тэр шүүднээс энэ хүмүүс нь бол ингээд амьдрал ахуй нэлт сайжраад бүрдээ байр машин хүртэл ингээд эрс өөрчлөгддөг. Тэгэхээр энэ байдал дээр одоо манай төрийн албаны зөвлөл ямар үнэлт өгдгийг ийм одоо судалгаа тооцоо ер нь байд юм уу? Энэ тал дээр нэг бас хариулт авъя. За дараагийн асуудал энэ хөдөө орон нутагт жишээ нь одоо ингээд багш байхгүй, за эмч байхгүй, зөвлөгч байхгүй, өрхийн эмч байхгүй гэдэг ингээд баахан орон тоонууд ингээд сул байж идэг. Очдөг. Тэгэхээр үнэхээр энэ манай төрийн албаны төрийн албаагчийн хэрэгцээ шаардлага одоо ер нь хэр байгаа юм. Орон нутагт асууж штэ тий. Энэ дээр ямар бодлого бариул одоо шаардлагатай, ямар бол одоо мэрэгжилтэн боловсон хүчин одоо дутагдaltaй байгаа юм бэ гэдэг хоёр дахь асуудал. За гурав дахь асуудал бол манай төрийн албаны зөвлөл ажлын байрны тодорхойлолтыг тэр тусмаа тусгай шаардлагыг бол ингээд баталж явуулах хэрэгтэй байдаг. Гэтэл салбар зөвлөл рүү өгчдөг. Тэгээ салбар зөвлөл нь бол яг хүндээ тааруулсан ийм та шаардлагуудыг буюу ажлын байрны тодорхойлолтыг батлаад идэг. Яагаад ийм одоо асуудлыг хийгээд идэм бэ? Энэ дээр одоо тав хүн маань ямар санаа бодолтой байдаг вэ? Төрийн албаны зөвлөл ажлын байрны тодорхойлолтыг батлах ёстой. За дөрөв дэх асуудал бол би одоо нэг аймаг бүр зохон одоо хэлмээр байна л да. Энэ Баянгар аймгийн салбар зөвлөл байгаа. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бол тамга газрын дарга байдаг. Гэтэл энэ хүн өөрөө аймгийн иргэд уурлын төлөөлөгч байж байгаа. Тэгээд төрийн албаны зөвлөл салбар зөвлөө удирдах хэрэгтэй. Жишээ нь энэ хэдхэн аймгийн ч одоо төрийн албаны зөвлөл нь ийм хүн байж шүү дээ. Тэгэхээр яаж энэ төрийн албаны чинь зөвлөлийн нэр хүнд төрийн албаагчдын нэр хүнд яаж өсөх юм? Хөөе чи энэс хол зөрчилгөж шүү дээ. Одоо Баянгар аймагт 5 одоо гэлцийн дарга нь аймгийн иргэд уурлын төлөөлөгч байна шүү дээ. Одоо энэ дээр бол хяналт шинжилгээ үндэсний хорооноос бол бүр одоо хяналт шалгалт явуулаад албан шаардлагыг хөргүүлсэн байна. Тэгээ 5-3 очиод яг энэ дээр одоо яаж ажиллах юм те гэсэн ийм асуултууд байна. За нэр дэвшигч Залзаа хариулт өгье. За эхний асуултанд хариулъя. Сонгон шалгаруулалт томилготой холбоотой асуудлыг асуусан. За 9 зүйтэй холбоотой асуудлыг асуулаа. За энэ дээр өнгөрсөн 2024 он төрийн албаны зөвлөл төрийн 400 грам байгууллагын 10,000 албаагчийн томилготой холбоотой төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн байна. Эндээс 600 гаруй зөрчил илрүүлсэн байна. Энэ хуулийн зөрчилтэй байна гэдэг. Энээс 143 нь бол одоо зөрчлөө харилцсан 400 гаруй зөрчилтөл хугацаатай өргөгдсөн явж байгаа юм лээ. За ёс зүйн хувьд бол төрийн албаагчийн ёс зүйн тухай бол 2023 онд батлагдсан. За энэний дагуу иргэд болон төрийн албаагчийн ёс зүйтэй холбоотой 600 гаруй 500 гаруй санал гомдол ирснийг шалгаад 322 дээр нь бол зөрчил тогтоогдсон байна. Тэгээд энэ зөрчил тогтоогдсон Загүйцэж хариулъя. Зөрчил тогтоогдсон тохиолдлууд дээр бол одоо тодорхой хариуцлагын хэмжээтэй авч уучлалт хуулгах, хамт олон ганцаарчлаа сануулах харамж авах, төрийн албанаас халах. За 13 тохиолдолд бол төрийн албаагч өөрөө өсөлтөөр төрийн албанаас шилжүүлэгдсэн ийм тоо статистик мэдээнүүд бол байна гэж харж байна. Нэр дэвшигч Амар Төгс хариулт өгье. За албан тушаалын тодорхойлолт батлах болон сонгон шалгаруулалт үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой гор процессыг бид аль болох ил тод нээлттэй хүнээс үл хамаарсан байдлаар одоо шийдвэрлэдэг байх.
ийм систем рүү оруулах замаар хаана ямар өөрчлөлт хийгдсэн болон үндслэл нь ямар одоо хуульд нийцэж байгаа болон нийцэхгүй байна уу гэдгийг шалгадаг ийм процессыг тодорхой болгож байгаа. Тэгэхээр энэ систем бүрэн ажиллаад эхлэхээр яг ямар албан тушаал дээр ямар хизээ ямар өөрчлөлт орсон, хаана өөрчлөгдсөн бэ гэдэг энэ зүйлүүд ил тод мэдээлэгдэх болно. За иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд төрийн албаны үйл ажиллагаа албан тушаал томилогдохдоо аль нэгийг сонгох ёстой. Төрийн албаны хуулиар төрийн захиргааны албан тушаал эрхлэх тохиолдолд альва ямар нэгэн улс төрийн намын гишүүн байх ёсгүй. Тийм учраас энэ одоо хуулийн эрхчлэлтийг хангуулах, хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажиллана. Нэр дэвшигч Төвс Цэнгэл хариулт өгье. Сайхан гишүүний асуултанд хариулъя. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 56 салбар зөвлөл, за тус салбар зөвлөлүүд 7-оос 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За хуульд заасан болцол шалгуур мэрэгжил ур чадварын шаардлагыг хангасан иргэн шудраг өрсөлдөөний зарчмаар төрийн албанд ажиллах улмаар шатан зэмж дэвшихийг баримтлах гол баримтчиг бол албан тушаалын тодорхойлт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд бол албан тушаалын тодорхойлт боловсруулах нийтлэг журмыг бол төрийн албаны төв байгууллага батлана гэж. За тухайн байгууллага чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд бол албан тушаалын тодорхойлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тус заасан. За төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоол бол албан тушаалын тодорхойлт боловсруулах нийтлэг журмыг бол баталж мөрдүүлж байна. За уг журмын бол 6 дугаар заалтад бол энэ журмын 4-1 5-3